Тэгэхэд бол 12 цагийн дотор эдгээр шавьд бол шууд өөрсдөө хурж ирж цуглараад тэр махаар бол хоолж эхэлж исэн. Сарын өмнө өнгөрч ирсэн цаг хугацааг тоглох боломжтой байдаг. Зааварчилгаа зөвлөгөө өгөх ерөөсөө олдохгүй. За энэ бол бидний инжлийн түүрлэж ирсэн шавж байгаа. Микропорос төрлийн шавж. Энэ маань өөрөө махчнаас гадна нөгөө шигц цох учраас ерөнхийдөө маш их нэм бактериатай. Тэгээ өөрөө дандаа хооллох тэжээлүүд нь махны төрөл учраас одоо яг өөрөөр нь хадгалахад маш их үнээр гардаг ч маш их бактерийг өөртөө цуглуулдаг. Тэгэхээр эндээс бас нөгөө энийг судалж байгаа хувь судлаач өөрийгөө бас хамгаалах юм бас асуудал тулгарнаа. Жилийн хувьд бол бидний судалгаа бас л нэг одоо хөгжсөн нэг ийм зүйл тохиолдлоо. За энэ юу вэ гэхээр нэгдүгээр бидний 9 дугаартай буханд булшнаас дахин шавжны эд эрхтнүүд олцсон. За эд эрхтэн гэхээс илүү бараг шавж бүтнээрээ олцсон гэж хэлэхэд болох үеэр бүтэн юм шавжнууд гарсан. За хоёрдугаарт гэх юм бол бид тухайн бүс нутагт ер нь одоо энэ үед ямар шавжнууд одоо байна вэ гэдгийг түүх судалгаагаар буюу одоо зориудын өгөөж тавиад тэндээсээ бид нар бас нэлээдгүй шавжнуудыг цуглуулж авчирлаа. Тэгээ бид нар одоогийн байдлаар лабораторийн ажлууд руу орсон байдалтай байж байна. Магадгүй тэр 1800 жилийн өмнө амьдарч ирсэн шавж одоо ч гэсэн амьдарч байгаа байх магадлал өндөртэй учраас энэ жилээс бид нар яасан гэхээр зэрэг газар дээр нь одоо ямар нэгэн байдлаар махан бүтээгдэхүүнээр өгөө шийж агаад шавжийг цуглуулж эхэлсэн байна. Нэгдүгээрт бол бид нар нөгөө түүрлэж авчирсан орчин үеийнхаа шавжнуудыг одоо макро бүтцийг харж таньж за үүнийгээ нөгөө өмнөх жилийнхаа одоо үр дүнтэй харьцуулахын ажлуудыг өнөөдөр бол хийгдэж байна. За цаашдаа бол эдгээр одоо макро бүтцээсээ микро бүтц рүү шилжих юм. Би энэ дээр бол нөгөө нэг юу яасан. Өөрөө махан өгөөж тавьж байгаа цуглуулсан дээжүүдийг бол энд аль болохоор харуулахыг хичээсэн. Энэ болохоор зэрэг яг нөгөө нэг мүлдсэн яснуудыг ингэж байрлуулж тавьчаад тэн дээр болохоор зэрэг хэдийн хугацаанд ирэх нүг гэдэг ийм ажиглалт хийж оруулсан байна. Тэгэхэд бол 12 цагийн дотор эдгээр шавжууд бол шууд өөрсдөө хурж ирж цуглараад тэр махаар бол хоолж эхэлж исэн. Энэ нь болохоор сэгц цохын овгийнхан буюу сильфа гэдэг төрлийнх юм байна. Бидний олсон бас нэг крапус гэдэг энэ жигэ цохын овгийнхны бас эд эрхтэн болголцсон байгаа даа. Энэ хоёр бол хамгийн их болцсон. Дахиад дээрэс нь энэ колосома гэдэг төрлийнх жигэ цохын овгийн энэ зүйлүүд бол байгаад байна. Дахиад бас олдох магадaltaй нь бол энэ никрофорус гэдэг энэ төрөл бол байх ёстой. Гэхдээ бол тэр боршин дотроос бол одоогор гарч ирэх байгаа. Ерөнхийдөө бол энэ судалгааны маань онцлог нь археологийн малтлагаас гарч ирж байгаа энэ шавжнууд хадгалтын хувьд бол мэдээж 1800 жилийн өмнө гэдэг бол бас тодорхой маш их хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэрхэн яаж хадгалагдаж байгаа. За хадгалагдах энэ явцдаа мэдээж бүрэн бүтэн байдлаа бүрэн алдчих. Тэгээ энэ жижиг эд хэсүүдийг ер нь дараа нь энэ археологийн малтлагуудаас гарч ирвэл тэр жижиг эд хэсэг гарсан ч гэсэндээ бид нар төрөл зүйлийнхэн төвшин тогтоох. За энийгээ бид нар ашиглаад энэ оршуулгын зан үйлд ямар онцлогтойгоор оролцож байгаа. Одоо ямар бид нар шинэ мэдээлэл өгч болохоор байна. Одоо жишээлх юм бол өмнөх жилийн судалгаан дээр маань бол нийт хүн малын нийлсэн 9 бодгал гарсан. Тэрний 2 нь хүний яс, бусад нь амьтны яс байгаа. За амьтны яснуудаас бол бугны амны үндий болон тархины үндигээс олцсон. За хүний яснаас гэх юм бол 2 хүн зэрэгцээ оршиж байхад нэгнээс л зөвхөн одоо энэ шавжны эд эрхтний хэсгүүд маань гарсан. Тэгээ ерөнхийдөө бид нар эндээс тухайн шавжныхаа ерөнхий одоо биеийн анатомиг маш сайн харж авах хэрэгтэй. Одоо шавжны маань одоо жишээлбэл хамгийн их нөгөө юугаар гарч ирж байгаа маань малтгаар гарч ирж байгаа хэсэг чинь элитер буюу дээд далавч байхгүй. Энэ дээд далавч хамгийн хэрүүлдэ та. Одоо та бүхэн эндээс харах юм бол энэ дээд далавч, энэ нурууч, энэ толгой хэсэгт хамгийн ингээд хатуу юм шиг харагдчихад ерөнхийдөө гүлгэр юм гадагуутай. Тэгэхээр энэ маань яад гэхээр хитин гэдэг бодисны агуулмжтай учраас энэ өөрийнхөө юм хатуу шинж чанарыг агуулдаг. Тийм ч учраас нөгөө 1800 жил биднэрт хадгалагдаж ирээд байна гэсэн. Одоо эдгээр нөхдүүд. Гэтэл бидэрт өмнө нь одоо энэ хүлний энэ салааг харах мэдрэмж одоо энэ дунд чүмэг энэ хэсгүүд ерөөсөө олдож байгаагүй. Тэгэхээр ерөөсөө энийг яг энэ төрөл энэ зүйл байна гэхэд айгүй тийм очир дутагдaltaй байгаад байна. Тэгэхээр бид нэр яалтчгүй энэ нөгөө макро госоо микро руу шилжихээс өөр аргагүй болчих.
судлаад үзэхэд за Necroporus, за Carabus гэсэн ийм төрлийн одоо сэгч цох болон одоо махчин цохны ийм төрлүүд гарч байгаа. Тухайн хүнийг бид нар 8-аас 12 хоног нас орсноос нь хойш ингээд оршуулж ий. Гэтэл яагаад тэгвэл хоёр хүний нэг нь шавьчтай гараад тэгээ нэг нь бүр өнгөрснөөс хойш даруй 12 хоногийн дараа оршуулгдсан байна. Гэтэл энд яг ямар зан үйл яваад байгаа юм бэ гэдгийг таньж тогтоох нэг шаардлага тулгарч байгаа. Энэ магадгүй энэ судалгааны үн цэнийг бас харуулж байгаа. Яагаад гэх юм бол бид нар бухан булшинд за мөн язгуурчныхаа булшнуудад эртний нүүдэлчд маань хүнээр тахилга өргөдөг юм байна гэдгийг ерөнхийдөө бол ярьж хийлж судлаачид маань одоо судалгаа бүхэндээ иймэрхүү санаануудыг дэвшүүлсээр ирсэн. Гэтэл энийг яг тоочны үнэхээр баталгаатай болгох мэдээлэлүүд одоо хүртэл ховор байна. Энэ дээр бол бид нар тодорхой хэмжээний нэг шинэ мэдээ болгож байгаа нь одоо бий болгож байгаа нь энэ шавьчны төрлийн судалгаа маань байна. Гэтэл нөгөө хоёр хүнийг зэрэгцээ оршуулахад яг бунхны эзэн болох нөгөө нас орогч одоо язгуурчныгаа маш сайн хамгаалаад шавьчнуудаас тэгээд оршуулсан байтал тахилаараа орж байгаа хүнийг бол ямар нэгэн хамгаалтгүйгээр зүгээр орхисон байж байгаад тийшээ оршуулсан байж таарч байгаа. Тэгэхээр бид нэр яалтчгүй энэ хүнийг бол тахилын зан үйлээр оруулсан байна гэдэг ийм шин төрлийн мэдээг археологийн шинжилгээ ухаанд бий болгож байгаа. Ерөнхийдөө бол Монгол орны хэмжээнд бол археоэнтомолог буюу одоо археологийн шавь судлал гэсэн чиглэл бол ерөнхийдөө хөгжөөгүй. Энэ биш гарснаас хойш бол одоо энэ чиглэл бол хөгжих нь шаардлагатай байна гэсэн юм гаргаж ирж байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ судалгаа бол улам өргөжин. Тэгээ дээрээс нь энэ энтомологийн, форес энтомологийн энэ шүүх эмнэлгийн арга зүйнүүдтэй нийлээд улам боловсронгуй болох. Одоо шүүх шинжилгээнд дээр болох тэр шүүх эмнэлэг дээр болох тэр 72 цагийн дотор л өнгөрсөн цаг хугацааг тогтоох боломжтой гэдэг бол энэ цохоор энэ сэгч цох болон жигийн цохоор болох тэр бүтэн жил гэдэг юм уу одоо юу гэдэг нэг 3-4 сарын хугацааг нь тэдэн сарын өмнө өнгөрч гэсэн цаг хугацааг тогтоох боломжтой байдаг. Сэгч цохороо дөрөнгүүд энэ одоо өөр төрлийн эхлээ ялаа ирээд дараа нь нэг одоо сэгч цохоо ирдэг тийм үү энэ байдлаас нь 21 хоногийн хугацаатай ахаад дөнгүүд жигээ цохороо дөрөнгүүд энийг нь 3 сарын хугацаанд тавьдаг ч юм уу тэрнээс дээш хугацаанд ингээд хойлдож байгаа олон төрлийн өвгийн шавьчнууд хойлдож байгаа байдлаар нь бас цаг хугацааг тодорхойлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь болох Монгол оронд яг одоохондоо форенсик энтомолог талаараа бол дэлхийн нийтэд байдаггүй ч Монгол оронд одоо хөгжөөгөө онлайн суурь судалгаа хийгдэг байгаа. Энэ зайлшгүй одоо цааш ингэж хийх шаардлагатай байгаа салбар хоноо шинжилгээ ухааны. Одоо бид нар бол энэ судалгааг Монголд анх удаа хийгээд байна. Гэтэл нөгөө суурь судалгаа дөнгөж эхэлж байгаа учраас өмнө нь энэ төлөвлөлийн суурь судалгаа байгаагүй. Тэгэхээр суурь судалгаа дөнгөж эхэлж байгаа учраас энэ суурийг агсан түвшинд бид нар хүргэхийн тулд энэ дата бааз буюу энэ одоо каталогийг маш өндөр түвшинд боловсруулах шаардлага байна. Тэгэхээр энэ бол бас л цаг хугацаа дээрээс нь одоо энэ төрлийн судлаачд бол биднэрт маш их хэрэгтэй байна. Тэгээд өөрөө энэ судалгааны орон зай маань бас л Монголын түүхэнд цагаанаар байгаа энэ зүйлийг бас тодруулан бичих ийм боломжийг бол олгож байна. За энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ гэхээр одоо нөгөө Монголын одоо археологийн баталгаар олддог бидний өнгөт эцэс үлдээсэн тэр ховор нандин одоо үн цэнтэй эд үеийн зүйлсийг одоо сэргийнд сурлах, хадгалах, хамгаалах нь үнэхээр чухал санагдсан болохоор одоо энэ мэргэжлээр суралцаад явж байгаа. За тэгээд өнгөрсөн жилээс багшаараа удирдуулаад энэ археологийн баталгаас илэрч байгаа энэ шавьчтай холбоотой судалгааг эхлүүлсэн байна. За энэ археоэнтомолог гэдэг энэ чиглэл болохоор Монголд ерөөсөө хөгжөөгүй. Гэхдээ олон улсад бол маш өндөр хөгжилтэй явж байгаа. За энэ археоэнтомологийн чиглэл нь өөрөө археолог, биолог, хим гэх маш олон одоо салбарын судалгааг ингээд хослуулсан тийм чиглэл гэж ойлгож байна. За тэгээд Монголд одоо өмнө нь хүн судалж байгаагүй гэдэг нь нэг талын ингээд одоо анх удаа судалж байгаа гэдэг нь гоё юм шиг мөртлөө нөгөө талаас ингээд судалгаа хийхэд маш хүндрэлтэй байсан. Яагаад тэгэхээр одоо зааварчилгаа зөвлөгөө өгөх хүн ерөөсөө олдохгүй. За тэгээд энэ судалгааг хийхэд нэг давуу тал болсон юм гэх юм бол одоо гадаад хэл гэж бодож байна. Одоо нөгөө англи, герман хэлээр би бол яг энэ судалгаатай холбоотой маш олон өгүүлэл нийтлэл уншсан. За тэгээд Монгол улс одоо энэ шинжилгээ ухааны хөгжлөөр хичнээн хоцрогдмол явж байгааг нь ер нь бол ойлгосон. Археологч хэлтгүү ер нь бусад шинжилгээ ухаан бусад улс орноос мэдээж хоцрогдмол явж байгаа. За тийм учраас залуучуудыгаа тэгээд энэ улс орноор нь шинжилгээ ухаанаа
илүү их хөгжүүлэхэд анхаараасай гэж хүсэж байна. Өнөөдрийн энэ археоэнтомологийн судалгаа гэдэг бол за энэ шавж судлал, төрөл зүйл, за тэдгээрийн эдэж тижэл гэхээс илүүтэйгээр эртний энэ археологийн шинжлэх ухаан, дээрээс нь энэ Хорст буюу энэ шүүх эмнэлгийн шинжлэх ухаануудад одоо шин төрлийн судалгаа бий болж байна гэж ойлгож болохоор байна. Тэгэхээр эдгээрийн маань нөгөө тухайн шинжлэх ухаандаа өгж байгаа ач холбогдол үн цэний хувьд бол маш их байна гэдгийг бол өнөөдрийн одоо судалгаанаас та бүхэн бас харж болохоор байна.